Өдрийн мэнд ерөнхий сайд. За би танаас энэ Монголын улс төрд нэг байдгал мэд үзэгдэл болчиход байгаа ёс зүйн хамааралтай асуудлыг хөндөж асуумаар байна. Тэгээ энэ бол ерөөсөө манай нам танаа нам гэх юм бол байхгүй. Монголын асуудал. Тэгээ энэ ер нь төрдөө итгэх итгэл, ард түмний итгэл, төрөө дээдлэх түүхэн уламжлал маань одоо өгөө болж байгаа нэг илрэл болоод байгаа асуудал юм. Асуулт нь юу гэхээр ер нь бол авилга албан тушаалын хэрэгт холбогдсон, шүүхээр ял шийдгүүлсэн, төрийн өндөр дээд албан тушаалд альжижсэн хүмүүс нам улс төр төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоор байх нь төрд хууль тогтоох байгууллага итгэх, иргэдийн итгэл сулрах үндэс болж байгаа гэдэгтээ та санал нийлэх үү? Энэ дээр таны байр суурийг сонсгоё. За ерхийсэд хариулъя. За би бол эмээтэйгээ өссөн хүүхэд. Манай эмээ өглөө болгон төрийн минь сүлд өршөө гэж сүү өргөдөг хөвшин байлаа. Би төрийг тэгж хүндэтгэл сүсгэлдэг өвөг дээдсийн удам. Өнөөдөр төрөө хүндлэхөө болсон бидэнтэй холбоотой. Тийм ч учраас төрөө өндөр албыг асж байгаа хүн өөрөө эхлээд ёс зүйтэй байх хэрэгтэй. Үлгэрлэлтэй байх хэрэгтэй. Манлайлалтай байх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгж байж бусдад шаардлага тавина. Тийм учраас хувийн зохион байгуулалт өөртөө тавих шаардлагаа би өнөөдрийг хүртэл өндөр тавьсаар байсан. Тийм ч учраас би намынхаа залуу гишүүд хүртэл хэлдэг. Залуу хүн улс төрд орсноор үндсэн хуулиар олгогдсон олон эрх чөлөөг асуулдаг шүү. Тийм учраас ёс зүйтэй бай гэж. Ёс зүйгүй хүн бусдад шаардлага тавихгүй. Би их хурлын дараагаар томилогдоод хэлж ирсэн. Энэ танхимаас хууль төрдөг болохоос хулгайч төрөх ёсгүй гэж. Би энэ үг байр суурин дээр хатуу байгаа. Энд танил тал ах トゥ найз нөхөд огт хамаагүй. Тийм учраас амнаасаа гарч байгаа үг болгондоо хариуцлагатай хандаж төрөө дээдэлдэг Монголын ард түмний сэтгэл итгэлийг дахин сэргээх нь бидний залуу үеийнхний үүрэг. Тэгэхээр Бямсрын гишүүн маш зөв үг хэллээ. Тэгээд төрийнхөө нэр хүндийг сэргээхийн төлөө бидний үеийг хичээ зүтгэцгээе л гэж одоо уриалмаар. Энэ заалны микрофон жоохон чангалчмаар. Ерөнхийдөө бас өндөр болохоор микрофоноос сул сонсогдоод байх шиг байна. За. Бямсрын гишүүн асууя. За тэгээд монголчууд мартааг байгаа да. Хэдхэн жилийн өмнө жидүүгийн хөнгөлтэй зэлийг Монгол Ардын намын 40 гишүүн толгой дараалаад авч ирсэн. Тэгээд өнөөдөр энэ хүмүүс хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээд улс төрөөс холдох ёстой байтал бүр эсрэгээрээ бүр өндөр албан тушаалаа явьж байгаа. Жишээ нь энэ жидүүгээд хөнгөлтэй зэлийг авсан хүмүүсийн нэг нь бол та өөрөө. Танаас зогсохгүй таны танхимын одоо бас хэд хэдэн сайд нар бас энэ зээлийг авч исэн. Тэгэхээр ийм учраас л одоо энэ төр засагт итгэх иргэдийн итгэл буураад байна. Тэгээ энэ мэд асуудлыг намын даргын хувьд ч тэр ерөнхий сайдын хувьд ч тэр цаашид юу ямар бодиттой алхам хийх юм. Ямар зарцсан барьж ажиллах вэ гэж асууя. Ерөнхийдөө хариулъя. За улс төрд олон жил яваа хүн ард түмнээрээ шүүлэх нь ард түмнээрээ шүүмжлүүлэх нь байдаг л үзэгдэл. Гэхдээ үнэн мөнийг тогтоох ёстой. Би эдгээр тусгай сангуудын бүх мэдээллийг ил болгож исэн хүн. Хоёрт бол би энэ сангаас ямар нэгэн нөлөөлөл ашиг зээл тусламж авсан зүйл байхгүй. Хамгийн ихэнд би тайлбарыг нь хэлж исэн. Зах зээл шилжсэн цаг үеэс хойш миний гэр бүл, миний ээж аав бол ариун цагаан хөдөлмөрөөр өнөөдрийг хүрсэн хүмүүс хөдөлмөрлөж хүн болдог гэдгийг бас амьдралаараа харуулж байгаа. Тийм учраас хөдөлмөрч хүн болгон саадтайг болдог хүн сурталт өрөм журмыг чөлөөлж өг хэмсэн гэдэг итгэл үнэмшлэр би хүн болж хүмүүцсэн. Тийм учраас надад нуугаад хаагаад байх, ард түмнээсээ нуугдаад байх нэг зүйл байхгүй. Миний ахуй амьдрал, гэр бүл, бизнес, хөрөнгө орлогын мэдүүлэг бүх зүйл ил тод. Цаашдаж би энэ байр сууриа барьж ажиллана.